За сайн байцгаана уу. Энэ өдрийн сайхан мэндийг хүргье. За энэ өдөр төгс хоолын тухайтай ярих гэж бод. За энэ бол 48 төрлийн найрлагатай төгс хоолоо. Энэ бол шимт хичээлийн тэнцвэрийг баталсан маш сайн хоол хүнс шүү дээ. Тийм ээ. Энэ дотор одоо таны мэдэж байгаа бараг бүхэл хоол хүнсүүд энэ дотор уулагдаж байдаг. За энэ дотроос би онцгойлон нэг тэмдэглэж ярих юм бол энэ дотор хөврөлийн соёо гэх чимийг 5 төрлийг манай энэ сүүлийн үеийн сайн огт төгс хоолн дотор нэмж оруулсан юм. Энэ хөврөлийн соёо гэдэг юм юу вэ гэвэл энэ бол ургамлын өрн дотор байгаа хамгийн ох болсон шимт хичээлтэй. Ургамлын ингэ соёолж ургаж гарч ирдэг тийм хүчин чадлыг олгодог шимт хичээлийн сан хөмрөг түүнээ үн нэртэг бол их өндөр шүү дээ, тийм ээ. Энэ доторх бол шимт хичээлийн үн нэртэг өндөр. Энэ хоёроор жаахан ялгаатай маа энэ төгс бол. Ерөнхийдөө авчлаа шимт хичээлийн тэнцвэрийг баталсан юм. Шимт хичээлийн тэнцвэр гэж одоо энэ юуг хэлж яах вэ? Эрүүл мэндийн суурь болдог. Суурь чулуу байхгүй юу? Энэ шимт хичээлийн тэнцвэрийг бол хувь хүн батлахад нэлээд хүндрэлтэй асуудал шүү дээ. Та 100 төрлийн хоолыг идсэн шимт хичээлийн тэнцвэрийг батлахад их хэцүү юм. Яагаад гэмгүүл энэ таны идэж байгаа хоолн доторх шимт хичээл нь бүрэн гүйцэд байна уу юу? Зарим нь илүү, зарим нь дутуу байдаг байхгүй юу? Бас нэг учир гэвэл энэ таны идэж байгаа хоол хүнс аль нутгийн байна уу? Тэр нутгийн хөрс шороон дотор нь баялаг байна уу, байхгүй байна уу? Хэрвээ тэр нутгийн хөрс шороон дотор нь зарим зүйлийн элемент нь дутмаг болвол та яаж сайхан ургаж гарч ирсэн ч дутмаг байхгүй шимт хичээлийн талаар. Ийм болохдоор энийг хувь хүн шийдвэрлэхэд туйлын хүндрэлтэй шүү дээ. Хүндрэлтэй асуудал. Гэвч манай төгс хоолнд авч хэлэх юм бол манай төгс хоол гэдэг бол манай улсын бүх нутгийн шилдэг бүтээгдэхүүнийг бид нар ачирж энэ төгс хоолны түүхий материал болгож байна шүү дээ. Жишээлбэл энэ дотор байгаа селенээр авч хэлье. Манай улсын 172-ын нутагт энэ селенэ дутагдaltaй нутаг байдаг байхгүй юу? Ийм болохдоор энд ургасан хоол хүнс нь селенээр дутмаг байдаг байхгүй. Манай улсын энэ селенэ нээсэл гэдэг юм. Энийг бол Хубигийн Өнш гэдэг газар. Тэр нутагт бол одоо энэ селен бол дэлхийн хамгийн баялаг селентэй. Хөрс ус бүгдөө селентэй байгаа. Тэнд ургаж гарч ирсэн бүтээгдэхүүн хоол хүнс амтны зүйлс бол заавал селенээр өндрөг байна. Тэр мөртөөс ургаанаг селен байхгүй юу? Манайх тэнд тусгайлан ийм тарианы газар байна шүү дээ. Манай ийм тариад тэнд босрогдоод наашаа бид нар ачраад ингээд төгс хоолны нэг түүхий ид болж байгаа юм. 4 төрлийн ийм бүтээгдэхүүн тэндээс ачирч байна. За тэр нь бол селенээр ургаанаг селенээр өндөр. Тэр эрдэс селен байхгүй. Энэ бүр шинжилгээгээр гаргасан ид шүү дээ. Тийм ээ. Тэгээд одоо энэ дээрээд бид нар манай төгс хоол, манай селент мөгөнд орж байна шүү дээ. Эдгээр зүйлсүүд. Энийг хувьхан хийж бүтээд туйлын хүндрэлтэй асуудал. Гэвч манай үйлдвэрлэлийн аргаар хийвэл хийж гаргасан бүтээгдэхүүнээ бид нар яхан лаборатори шинжилгээнд оруулна шүү. Ингээд шинжилгээгээр батлна. Ийм болохдоо та санаа амар хэрэгжилж болно. Төгс хоолноо төгс ширс бүтээгдэхүүн бол миний хэдэн 10 жилийн хүч хөлсөөр бүтээгдсэн миний жороор бүтээгдсэн хоол хүнс юм. Эхлээд бид нар чинь гэртэл хийж ийлээ шүү дээ. Ард нь тэр жуян дуужаанжигээ тэргээр хийж байлаа. Тэгээд одоо үйлдвэрлэлийн аргаар хийж байна. Бид нар нэг л ямыг хамгийн голчлон үздэг. Тэр бол чанар чанса. Хоолны чанар чанса. Түүнээ чанарыг батлах хэрэгтэй. Бид нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энийг бид нар яаж яах вэ? Одоо үйлдвэрлэж байна шүү дээ. Манай үйлдвэр төрж үзэж болно. За тэгээд чанарын баталгааг дээд зэд хамгаалж, шимт хичээлийг нь үлдээсэн. Амар дэвшин, баталгаатай, эрүүл мэнд, шимт хичээлийн тэнцвэртэй, үн нэртгэн тохиромжтой ийм ширс төгс бүтээгдэхүүнийг бид нар үйлдвэрлэн гаргаж байна. За энэ 30 гаруй жилийн үйлдэлгээр дамжин батлагдсан мянган хүн эндээс ашиг хүртэж эрүүл мэндийг олж авсаар байна. Ингээд манай арга түмнээ тийм ээ хүндэтгэл хүрээллийг олсон шүү дээ. За төгс хоол бол бид нарын бие махбодын суурь хоол хүнс болох
шимт хижээл тэнцвэртэй ийм хоол хүнс. Бидний биеийн түүхийн материал. Түүхийн материал чинь сайн болвол сая бидний бие эрүүлэх боломж хангагдана. Таны эрүүл мэндийн суурь чинь батлагдана. Таныг эрүүл инхээр авч явах болно шүү дээ. За тэгээд намайг мөнхөө гэдэг олон хүмүүс таньж л байгаа бах. Бас л танихгүй олон л байгаа бах. Би бол сайн нэрийг эрүүл инхийн үйлсийг үүсгэн бүтээсэн, зохион байгуулсан хүн юм аа. Би ангаах ухаан сураад энэ өдөр болоход 44 жил болж байна шүү дээ. Анхандаа нэг мэс заслын эмч байсан. Одоо бол нэг эрүүл мэндийн эзнийг хамаарах гэх юм уу? Эрүүл амьдрах арга ухааныг заадаг багш болсон. Манай хичээл үн төлбөргүйгээр олон түмэнд хүртэж байдаг. Шинжлэх ухааны үндслэлтэй амьдрах арга ухааныг зааж өгдөг. Эрүүл мэндийн эзнийг хамаарах ажлыг зааж өгдөг. Энэ ажлыг би 30 жил хийжээ шүү дээ. Тийм ээ. Одоогийн нэг байдлаас үзэхэд бол юу гэж бол ерөнхийдөө бол өвчин олсны дараа очиж эмчилгээ хийж байна. Тийм ээ. Энэ нь ямар учиртай вэ гэвэл ер нь гаднаас нь харах юм бол түүмэр хассны дараа очиж галыг унтрааж гал явдал болж байгаа байхгүй юу. Галыг унтраах нь хэлгээнгүй их чухал. Гэвч галыг ноцоохгүй байхгүй, гал гарахгүй байх хэрэгтэй. Галын аюулаа сэргийлэх хэрэгтэй. Энэ түүнээс нь чухал шүү дээ. Тэгвэл одоо юу гэсэн үг юм бол одоо ерөнхийд нь авч хэлэх юм бол өвчин чинь бол үүсэж хөгжиж хүндрэж явж байдаг юм аа. Зарим үед бидний биеийн дотор өвчин байсан ч гэсэн ямар нэгэн шин тэмдэг гарахгүй байж магадгүй. Гарсан ч их хөнгөн байж магадгүй. Иймээс бид нар өөрийнхөө бие сэтгэлийн тэр үг яриа тохиогийг ойлгох хэрэгтэй. Ингэж яагаад өвчнийг урьдчилан сэргийлэх хэрэгтэй байхгүй юу? Өвчнээ үүсэл хөгжил хүндрэлийг таслан зогсоох хэрэгтэй. Энийг юу гэдэг вэ? Илрээгүй өвчнийг эдгэрүүлэх гэдэг байхгүй юу? Энэ зөвхөн таны энэ танилттал түшиглэн, таны эрүүл мэндийн үзэл ухамсар түшиглэн шүү дээ. Бидний биеинд одоо асар их хэмжээний юм өөрийгөө эрүүлжүүлэх хүчин чадал байна. Бид нар зөвхөн эрүүл байхын тэр урдл нөхцөлийг биелүүлэх хэрэгтэй. Ингүүл та өөрийгөө эрүүлжүүлж болно. Шим хижээлийн тэнцвэр бол аливаа амь насны суурь чулуу. Үндсэн суурь юм а. Бидний бие махбод хаанаас ирсэн бэлээ? Ээж аав нь нэг хайрын эс өгөөд тэгээд бидний бие болсон. Өөр бусд нь бүр хоол хүнс шүү дээ. Шим хижээлтэй хоол хүнс бол бидний биеийн түүхийн материал. Таны түүхийн материал чинь сайн болвол бие махбод чинь хэлгээнгүй сайн. Бие махбод чинь сайн байхын тулд бид нар заавал шим хижээлийн тэнцвэрийг батлах хэрэгтэй. Хэрвээ таны түүхийн материал чинь сайн болвол таны бие өөрийгөө нөхөн төлжүүлнэ, өөрийгөө төгөлдөржүүлнэ, өөрийгөө эрүүлжүүлж чадна. Ийм болохдоор зөв хооллох, шим хижээлийн тэнцвэрийг батлах, дээрээс нь манай төгс ширс бүтээгдэхүүнийг хэрэглэх маш их чухал. Ингүүл таны биеийн чинь тэр түүхийн материал хангагдана. Эдис чинь өөрийгөө эрүүлжүүлэх боломж хангагдана. Эрүүл мэндийн суурь чинь батлагдана. Иймээс бид нар суралцах хэрэгтэй. Суралцж эрүүл биеийг олно. Саруул ухаанаар эрүүл биеийг олно гэдгийн утга энд байгаа шүү дээ. За та Мөнхөө багшийн эрүүл амьдрах арга ухаанд анхаарлаа хандуулж та эндээс эрүүл инкийнхаа асуудлуудыг шийдвэрлэж чадна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна. Таны анхаарал хандуулсанд баярлалаа.